Энэ PX гэсэн олон гишүүдийг шугамн функц хуваахад гарах үйлдэлийг нь олдог эзүүгийн теоремын тухай тайлбарлаж байна. PX-ийг X-ээс хасах нь A гэсэн ийм шугамн функц хуваахад ямар нэгэн Q X гэсэн өөр нэг олон гишүүнд ногдоод R гэсэн үлдэгдэл өгдөг баг. Тэгвэл энэ R нь PA тэнцүү байдаг. Зэний батлах бол маш амархан. X-ийн оронд A-г орлуулвал тэнцвэн дүрмийн зүүн гол талд PA болно. Энд нь A-гаас хасгана. Ийм бол. За мэдээж A-гаас A хасгад тэг болно. Тгийг ямар ч тохоор хөржүүлээд энэ хэсэг нь тэг бол. Өөрөөр хэлэх юм бол ингээ батлагдчих. За энэ бизүүгийн теоремыг ашиглаад бодлогуудыг хэрхэн бодох тухай тайлбарлая. За энэ олон гишүүдийг X-ээс хасах нь 2 ба X дээр нэмэх нь 1 гэсэн энэ тугад гарах үйлдэлүүд нь тус бүрдээ ямар байхыг нь олъё. За X-ээс хасах нь 2 гэсэн шугамн функц хуваах хад гарах үйлдэл нь бол за энэ олон гишүүдтэй PX-ийг тэмдэглэвэл P2-ыг олох хангалттай гэсэн үг. За 2-ын 3 зэрэг нэмэх нь 2-ыг үржих нь 2-ын квадрат, хасах нь 4-ыг үржих нь 2, нэмэх нь 5. За энэ бол 13 тэнцүү гэж гарч байна. За тэгвэл X дээр нэмэх нэг тугагт гарах үйлдэлтэй нь болъё. Инхийн тулд энийг X-ээс хасах нь хасах 1 гэж үзье. Бизүүгийн теорем дээр X-ээс хасах нь A буюу A-г нь орлуулдаг учраас ингэж үчээ гэсэн үг. За ингээд X дээр нэмэх нэг тугагт гарах үйлдэл нь бол P хасах 1-ийг олно гэсэн үг. Хасах 1-ийн 3 зэрэг нэмэх нь 2-ыг үржих нь хасах 1-ийн квадрат, хасах нь 4-ыг үржих нь хасах 1, нэмэх нь 5. За хамгийн ихнийх нь бол хасах 1 болно. Дараагийнх нь нэмэх нь 2 болно. Нэмэх нь 4, нэмэх нь 5. За ингээд 10 тэнцүү гэж гарч байна. За энэ олон гишүүдийг X-ээс хангууд хуваахад 4 үлддэг бол K хэд тэнцүү авах вэ гэсэн үг. За бизүүгийн теоремсоор энэ олон гишүүдийг 3-ыг орлуулахад 4-г олж ирнэ гэсэн үг. За 3-ыг орлуулахад 3-ын 3 зэрэг нэмэх нь 4-ыг үржих нь 3-ын квадрат, хасах нь K-г үржих нь 3, нэмэх нь 1. Энэ 4-тэй тэнцүү байх ёстой гэсэн үг. За эдгээр нь нийлээд 64 болох нь байна. Эндээс 3K гэдэг бол 60-тай тэнцүү гэж гарч ирнэ. Эндээс K нь 20-тай тэнцүү гэж болох нэ. За энэ олон гишүүнтийг X-ээс хасах 1 ба X-ээс хасах 2 хуваахад харгалзан 3 ба 4 үлддэг бол M-ийг олоо гэсэн бодлого. Энэ юу гэсэн үг гэхээр энэ олон гишүүнтэй PX гэж тэмдэглэвэл энд 1-ийг орлуулахад 3 гарах юм байна. Харин 2-ыг орлуулахад 4 гарна гэсэн үг. За орлуулад бичиж үзье. Хэрэв 1-ийг орлуулвал энэ 3 болно. Харин 2-ыг орлуулвал
ийм болно гэсэн үг. За эндээс ийм систем үүсгэн энэ системээ бодоод MN-ийг олно. MN-ийг олох үеийг өөртөө гүйцэтгэрэй. За жишээ 4 ийм тэнцэтгэл өгөгдсөн байна. Тэгвэл Px-ийг x дээр нэмэх 5 тавихад гарах үйлдэлийг олоорой гэсэн бодлого. За бид нэ шууд бодох боломжгүй яагаад гэвэл Px-ийг мэдгүй байгаа. Мэддэг байсан бол шууд хас 5-ыг олуулаад олж болно. Гэхдээ урдлынхаа нөхцөлийг ашиглавал бидний гол зорилго болохоор P хас 5-ыг олох ёстой гэсэн үг. Хас 5-ыг олохын тулд яах вэ гэхээр энэ тэнцвэрлэлийнхаа x-ийн оронд хас 3-ыг орлуулчихад болно гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол энэ бол ийм гэсэн үг нь x-ийн оронд хас 3-ыг орлуулахаар 4-ийг өрчих нь хас 3-ын квадрат хасах нь 3 нэмэх нь 7 гэсэн үг. За энэ бол мэдээж хэрэг 40-тэй тэнцүү. За энэ 40 гэдэг бол Px гэсэн олон гишүүнтийг x дээр нэмэх 5 хуваахад гарах үйлдэл нь болно.